JET олон залуусыг дэлхийн хөгжил өөд хөдөлгөөр 1995 онд анхны англи хэлний сургалтыг явуулж эхэлсэн JET англи хэлний сургалтын төв. Дэлхийн хаанч утсан өрсөлдөх чадвартай иргэнийг бэлтгэх үүднээс шилдэг сургалтын технологи олон улсын хөтөлбөрүүдийг нэвтрүүлсэн JET олон улсын сургууль. IELTS, SAT-ийн албан ёсны шалгалтыг авах эрх бүхий олон улсын шалгалтын төв болох JET Тест Центр. 7-оос 11 насны хүүхдийг цогцоор нь хөгжүүлэх JET Kids Development Center. Насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшигтэн дэмжиж, аз жаргалтайгаар сурч хөгжих таатай орчин бүрдүүлэхээр бяцхан JET цэцэрлэг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. JET University Fair 2024. JET International School үүсгэн байгуулагдсан цагаас хойш 3 дахь жилдээ анх ангийн сурагчдаа зориулан мэрэгжлийн чиг баримт явуулгах, их сургуульд эсэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, чиглүүлэг өгөх, тэтгэлэг авах боломжийг нэмэгдүүлэх зэргээр ихтэй сургуульд амжилттай элсэн суралцахад зориулж JET University Fair арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Дэлхийн хэмжээнд жил бүр дунджаар ерөнхий боловсролын сургуулийг 18 сая хүүхэд төгсдөг бол Монгол улсад жилд дунджаар 30 мянга орчим хүүхэд төгсдөг бөгөөд сүүлийн 3 жилийн дунджаар нийт төгсөгчдийн 61% нь дээд боловсрол эзэмшихээр ихтэй сургуулиудад элсэн суралцжээ. Монголд болон дэлхийн нийтийн оюутан залуусын эзэмшиж буй мэрэгчлүүд. Нийт Монголын ихтэй сургуульд суралцагчдын 30.9% нь бизнес, хууль эрх зүйн чиглэлээр хамгийн олон суралцагч байгаа бол байгалийн шинжилгээ ухаан, хөдөө аж ахуйн чиглэлээр хамгийн цөөн суралцагч сонгон суралцжээ. Харин олон улсын түвшинд мөн адил нийт оюутны 19% нь буюу олонх нь бизнесийн удирдлага, хууль эрх зүйн чиглэлээр суралцж байгаа бол үйлдвэрлэл болон номын сангийн менежментээр хамгийн цөөн оюутан суралцж байна. Гэвч манай улсад нийт ихтэй сургууль төгсөгчдийн 5 хүн тутмын нэг нь буюу 23% нь дахин өөр мэрэгжил эзэмшихээр элсэн суралцж байгаа гэсэн судалгаа гарсан бөгөөд үндсэн шалтгаан нь сонирхсон ажиллаа хийх, давхар ажил хийх, эзэмшсэн мэрэгжил нь хувийн сонирхол, зан төлөвт нь тохирохгүй байх зэрэг шалтгаануудыг дурджээ. Түүнчлэн их сургууль төгссөнөөс хойших 4 жилийн дараах байдлаар судлан үзэхэд нийт дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийн 33.5% нь эзэмшсэн мэрэгжилтэйгээ тохирохгүй өөр чиглэлийн хөдөлмөр эрхэлж байгаа юм. Монгол улсад болон дэлхийд хамгийн эрэлттэй мэрэгжлийн чиглэлүүд. 2023 онд засгийн газраас Монгол улсад хамгийн эрэлттэй мэрэгжлийн чиглэлүүдийг баталсан бөгөөд үүнд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн багш, програм хангамж, IT технологи, аялал жуулчлал зэрэг мэрэгжлүүдийг жигсаасан байна. Харин Монгол улсыг хөгжүүлэхэд нэн шаардлагатай мэрэгжлийн чиглэлүүдээр мэдээллийн технологи, програм хангамж, ашигт малтмал болон барилга, авто зам, механик инженерчлэлүүдийг дурдсан байна. Түүнчлэн эдгээр мэрэгчлэр суралцж буй оюутанд боловсролын зээлийн сангаас зээл олгох, сургуулаа төгссөний дараа мэрэгчлэр ажилласан үед зээлээс чөлөөлөгдөх журмыг баталжээ. Харин 2023 оны байдлаар дэлхийд хамгийн эрэлттэй байгаа мэрэгжлийн чиглэлээр дата аналист, хиймэл оюун ухааны мэрэгжилтэн, кибер аюулгүй байдлын чиглэлийн мэрэгжлүүд орсон байна. Монгол оюутан залуус дэлхийн хаан суралцахаар зорьсон бай. 2023 оны статистик судалгаагаар 27980 хүн суралцахаар хэлийн чандыг зорьсон бөгөөд үүнээс дийлэнх олонх буюу 30% нь Солонгос, 14.6% нь Орос, 11.1% нь Япон улсад суралцж байна. Харин олон улсаас Монгол улсад ирж суралцж байгаа 3670 оюутан байгаагаас 86.5% нь Хятад улсаас, 7.6% нь Оросоос ирсэн байна. Монголд эхний 10-т ордог ихтэй сургуулиуд. Сургуулийн чанар, бизнес судалгаанууд нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн. Мөн сургуулийн орчин, дотор байр, лабораториудыг бүрдүүлж чадсан эсэх. Төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсон, ажлын байр дээр ур чадвартай байгаа эсхийг үндэслэж эдгээр сургуулиудыг гаргажээ. Дэлхийн шилдэг ихтэй сургуулиуд. Дэлхийн 100 шилдэг сургуульд Америк нэгдсэн улсын 27 сургууль, Их Британийн 17 сургууль, Австралийн 9 сургууль, Хонконг, Хятад, Солонгос улсын тус бүр 5 сургууль,
Герман болон Франц улсын тус бүр 4 сургууль жигсжээ. Түүнчлэн 2023 онд засгийн газраас шинжилэн баталсан журамд тухайн жилийн эхний 50-д багтсан ихтэй сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагчид сургалтын зээл олгохоор болсон байна. Дэлхийн боловсрол эзэмшиж шилдэг ихтэй сургуулийн шалгуур үзүүлэлтийг алхамаар амжилттай давахтан туслах зорилгоор бид сурагчдыгаа ахлах ангид орсон цагаас нь эхлэн хэлний оноогоо авах, мэргэжлээ зөв сонгох, түүнийхээ дагуу суралцах улсаа сонгоход нь зөвлөн туслах зэрэг бүхэл талаас нь дэмжиж College Council-ийн баг маань ажиллаж байна. Амьдралын нэгэн мөрөөдөлдөө хүрэх гараагаа JET International School сургуулийн алтан босгоноос эхлүүлж байгаа сурагч хүүхдүүд та нартаа эрдмийн дээдэд шамдан суралцаж шин зуунд үн цэнтэй бие хүн болон хүмүүжих зөв хандлага, зөв төлөвшлийг өөртөө бий болгоход манлайлан үргэлж шилдэгэн байж саад бэрхшээл бүхнийг даван туулж мөрөөдөлдөө хүрэхийг чин сэтгэлээсээ хүсье.